Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноолуурыг өнгө чанараар ангилан ялгаж бэлтгэх арга. Монгол улс жилдээ 8-аас 10 мянган тонн ноолуур бэлтгэх нөөцтэй. Түүхийн эдийн зах зээлд гадны худалдаачид даван гайлж ноолуурыг өнгө чанараар ангилан ялгахгүйгээр худалдан авч байгаа нь малчдыг түүхийн эдийн чанарт бус тоонд анхаарах сонирхлыг ихээхэн нэмэгдүүлж байна. Энэ нь Монгол ноолуурын чанар буурах, улмаар үн цэн нь буурах ихээхэн эрсдлийг дагуулж байна. Иймд малчид, түүхийд бэлтгэгчид та бүхэн дэлхийд гайхуулах ноолуураа өнгө чанараар нь ангилан ялгаж бэлтгэн орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Сайн байна уу? Намайг Доноо гэдэг 500 орчим ямаа малладаг малчин байна. Манайх жил бүр ноолуураа самнаад хоршоондоо нийлүүлдэг юм. Манай хоршоо ноолуурыг маань авахдаа ингэж ялгуулад авдаг юм аа. Ямааны ноолуурыг өнгөөр ангилах арга. Цагаан буюу 1-р өнгийн ноолуур нь цагаан, цайвар цагаан, хялгас нь зөвхөн цагаан өнгөтэй байна. Цагаан цайвар буюу 2-р өнгийн ноолуур нь шаргал, цайвар шар туяатай, хялгас нь хул шар, улаанбор өнгөтэй байна. Цайвар буюу 3-р өнгийн ноолуур нь хөх туяатай, цайвар, хялгас нь хар цагаан, холимог байна. Бараан буюу 4-р өнгийн ноолуур нь бараан өнгөтэй, хялгас нь хар, хөрөн өнгөтэй байна. Ямааны ноолуурыг чанараар нь ангилан ялгахдаа ширхэгийн голч буюу микроноор, хялгас агуулмжаар нь ангилан ялгадаг. Ямааны ноолуурыг ширхэгтийн голч буюу микроноор нь ангилан ялгах арга. Дээд зэргийн чанартай ноолуурт 15.5 микрометр хүртэл голчтой ноолуур хамаарах ба нутгийн Монгол болон шилмэл омгийн борлон шүдлэн насны ямаанаас бэлтгэх боломжтой. 1-р зэргийн чанартай ноолуурт 1551-ээс 16.5 микрометр хүртэл голчтой ноолуур хамаарах ба нутгийн Монгол болон шилмэл омгийн нас гүйцэн ямаанаас бэлтгэх боломжтой. 2-р зэргийн чанартай ноолуурт 1651-ээс 17.5 микрометр хүртэл голчтой ноолуур хамаарах ба нутгийн Монгол болон шилмэл омгийн нас гүйцэн ямааны ноолуур. 3-р зэргийн чанартай ноолуурт 1751-ээс 19 микрометр хүртэл голчтой ноолуур хамаарах ба нутгийн Монгол болон шилмэл омгийн ухан, сэрэх ямааны ноолуур юм а. Харин 1901-ээс дээш микрометр дундаж голчтой ноолуурыг бүдүүн ноолуур буюу кашкор гинэ. Ноолуурыг хялгас агуулмжаар нь ангилан ялгах нь. Дээд зэргийн болон 1-р зэргийн ноолуурт агуулгадах хялгасны хэмжээ 20%-аас хэтэрхгүй байна. 2-р зэргийн ноолуурт агуулгадах хялгасны хэмжээ 20.1-ээс 30 хүртэл хувь байна. 3-р зэргийн ноолуурт агуулгадах хялгасны хэмжээ 30.1-ээс 60 хүртэлх хувь байна. Ерөнхий шаардлага. Хогт холцын хэмжээ нийт жингийн 10%-аас ихгүй байна. Савлаж багасан ноолуурын хэвийн чиглэг 12%-аас ихгүй байна. Савлах. Ноолуурыг өнгө чанараар нь ангилан тааран буюу 1 мм-ээс багагүй зузаантай полиэтилен уутанд 80 кг-аас 100 кг илүүгүй жинтэйгээр савлсан байна. Хаяглах. Уутны дээд хэсэгт ноолуурын өнгө чанар, хоршооны нэр, цэвэр бохиржин, савлсан огноо, ангилагчийн нэр, кодыг тус тус бичнэ. Хаягийн үсэг болон тоог харагдах үйс тод гаргацтай бичсэн байна. Хадгалах. Баглаж хаягалсан ноолуурыг шалнаас дээш 20 см-с багагүй өндөртөө тавцсанд хаягийг ил харагдахаар хураана. Мал эмнэлэг болон ариун цэвэр, халдвар төвчин, бактериологийн устгал, ариутгал хийсэн температур, орчин нөхцөл тохирсон агуулгад хадгална. Нар салхины шууд нөлөөнд болон ил задгай, бүтээлэг, сүргүй хадгалахыг хориглоно. Тээвэрлэх. Тусгай зориултын тээврийн хэрэгслээр эсвэл гаднах орчны нөлөөллөөс цас, бороо, ус, чийг, нар салхи, шороотоос гэх мэт хамгаалж нийлэг болон брезентэн бүтээлэг татлах хэрэглэж тээвэрлэнэ. Тээвэрлэлтийн явцад ариун цэвэр, эрүүл ахуй, байгаль экологийн онцгой нөхцөлийг хангасан байна. За малчны хоршоотой үйлдвэр яаж биднээс хамтарч ажиллах вэ гэдэг үндсэн зарчим нь болохоор
нөө малчтаас бол одоо ингээд ноодороо бэлтгэхдээ самнахтаа ноодороо нас хүйсээр нь ийм борлонгоор нь тэгээд өнгөөр нь ялгаад тэгээд бусд нь одоо энэ хялгастай хэсгээ юм уу суух савныхаа хагтай хялгастай ноодорыг тусдаа уутанд хийгээд ингээд биднээс рүү ингээд сайхан англиар ялгаад ирэх юм бол биднээсийн хамтан ажиллагаа гол үндсэн суурь нь тэнд болно. Дээр нь одоо энэ савлсан дээр одоо аль аймгийн, аль сумын, аль хоршооны хин гэдэг хүний одоо ноодор юм бэ? Ямар өнгө нь юу юм бэ? Нас нь юу юм бэ? Тэ? Ингээд цэвэр зингүүдээ нэр усаа ингээд бичээд ирэх юм бол энэ маань нөгөө нэг бүршигт тогтолцооны үндсэн суурь нь болоод өгч байгаа байхгүй юу?